Олон түвшний уулзвар төсөл нь Улаанбаатар хотын төвийн бүсийн автозамын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий автозамын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Эхний ээлжинд инх тайвны гүүрний баруун урд уулзвар, инх тайвны гүүрний зүүн урд уулзвар, офицерийн тойрог уулзвар, механик тээврийн сургуулийн хойд уулзвар, 32-ын тойрог уулзварт барина. Энэ оноос эхлэн 2028 он хүртэл шат дараатай хэрэгжих энэхүү төсөл нь түгжирлийг бууруулахад нөлөөлж, замын хөдөлгөөний дундаж хур 7.1%-аар нэмэгдэх тооцоолол гарчээ.